чи эрүүгийн цай чи эрүү чамд эрүү үсэж шүү дээ. За энэ эрүүгийн эрг үүсгэн шүү гэдэг ингээд орилоод байгаа нэг яг нөгөө шээжсэн төрийн албаагч байгаа даа шүү дээ. Энэ хүн хаана ажилладаг яадаг хүн юм? Энэ миний өнөөдөр сэтгүүлч дэсэн авсан мэдээлэлээр болохоор хөдөлмөр халамж үйлчлэгийн ерхий газрын нэг дарга. Өнөөдөр эрүүгийн цаатанаар манай ажлын байран дээр гинт бөөнөрөө гарч ирээд нэгжлэг хийж ингээд гар утсын маань ахтай хүртэл нүүрлүүд хэлсээд авч байгаа. Ямар ч хэрэг тариагүй. Ер нь ямар ч хэрэг тариагүй шүү дээ. Ингээ хойлоо хүндэтгээ цагдаагийн байгууллагатай шалхвал яг ямар асуудлаар шалгах байгаа юм бэ? Би их олон удаа шалгагдсан болохоор одоо ингээд жоохон тийм юу гэдэг сураад тийм юу гэдэг. Тэгээд шалгуулаад явнаа гэж хэлсэн. Гинтэл нэг мөрөөдөө тоглоомчдыг гаргаж ирсэн. Зүгээр аа, зүгээр. За чамаг ямар хэрэгээр зүгээр аа, зүгээр. чи өөрийнхөө одоо хэргийн талаар чамаг холбогдуулаад байгаа асуудлыг ярьдаа. За. Би сайн мэдгүй байна. Угаасаа ямар ч хэрэг тариагүй. Угаасаа ямар ч хэрэг тариагүй гэдгийг ингээд алхам тутам баталсаар ирсэн. Одоо шалгуулаад ч гэсэн угаасаа бүх зүйл нотлогдно. Үнэхээр ямар ч хэрэг тариагүй, тарих боломжгүйгээр амьдарч байгаа. Танаас сэтгүүлч хоёр ингээ хоёр өөр асуудлаар нэг өдөр эрүүгийн цагдаас хоёр тустай хүмүүс ирээд ингээд аваа явуулсан гэсэн үг үү? Тийм. Тэгээ одоо оноо салтын ажилчдын би багийнхантайгаа ерөөсөө холбогдчихдаг байна. хичнээн хүнийг барьжсан байгаа юм. 6-7 би бүгднтэй холбогдчихдаг байна. Энд байгаа манай хоёр хүнээс бусд нь бүгд эрүү дээр болж байгаа. Хаашаа авч явсан гэсэн тодорхой мэдээлэл. Эрүүгийн цагдаа дээр. Ер нь байгуулаас айгүй хурдан ингэ шуурхай ажиллаад байгаа юм нэг. Энэ яг түүх тавтагж байгаа гэж харж байна. Өмнө нь манай сэтгүүлчийг барьж харахдаа зүгээр л дургууг нь өрсөний төлөө барьж харахдаа яг гинт тэр үйлдэлсэн мэтээр тэр нь нотлогдож тогтоогдсон мэтээр цагдаагийн байгууллага гарч ирээд мэдээлж исэн. Цаг хугацааны явцад одоо яаж байгаа юм бэ? Юу ч нотлогдож тогтоогдож тодорхой болсон юм байхгүй байгаа байхгүй юу? Зүгээр бид нар ингээд эрүүл мэнд сэтгэл санаагаараа охироод ингээд зүгээр энэ сэтгүүлч гэдэг мэргэжлийг эзэмшснийхаа төлөө явж байгаа байхгүй юу? Тэгээд энэ түүх дахиад татгаж байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагын эрүүл мэдээллийн төвөөс маш хурдан энэ хэвлэл ингээд мөнгө төгрөг авчижээ, энэ хэвлэл ингэжээ гэд юу ч нотлогдож тогтоогдог байхад ярьж байгаа энэ цагдаа нар өөрсдөө тэр мөрөөдөө тоглоомчдынхаа ард нь байдаг юм шүү. Энэ цагдаа нар өөрсдөө тэр уяачдынхаа ард нь байдаг юм шүү. Энэ цагдаа нар өөрсдөө тэр гулгаагийнхаа ард нь өөрсдөө хууль бус бүхнийхээ ард нь байж өөртөө энэ хууль бас бүх зүйлийг ингэж огжиртал нь явж ирсэн учраас өнөөдөр магадгүй нэг дарга өрөөндөө шээснийхэн төлөө яг хэлснээр нь сэтгүүлчдийг яг маргааш нь хөдөлж гин гэж би харж байна. Тэрнээс ч бусдаар бол бид нар ингээ бусдын төлөө ил тод гүгээд явж идэг хүмүүс хизээж буруу зүйлтэй орооцолдох боломжгүй. Энэ нотлогдож тогтоогдсон цаг хугацаа өнгөрхийн хэрэг гол нь наан нь гарч ирж гинт хэрэгтэй мэтэр ингээ болох хэрэгтэй. Тэгээд энэ хууль нэлтийн байгууллагынхантай өнөөдөр өсгөлээд бүх талаараа та нарын бүх асуудлуудыг нь хинэн хууль бас юм хийдгийг, хинэн зүгээр л сурчлага хийгээд микрофоноо бариагүйгээ явж идэв. Гэхдээ нийгэмд даваа байдал ашиглаад гэмт хэрэгтэн болгож бид нарыг л харуулсаар ирсэн. Одоо бүх сэтгүүлч нар энэ хүмүүсийн эсрэг дуурах ёстой л гэж бодож байна. Салбарын хандаад хүмүүс хандаад юу гэж хэлмээр байна? Мэдээж жоохон чанга яриад дөө нөгөө нэг сул аваад байдаг. Ер нь бол ингээд нөгөө ямар нэгэн буруутай зүйл хийсэн бол хүн ядаж нүд цавчаад ч юм уу эсвэл за би ингэж ярих арайч ирэхгүйтэй гэж бодгосон тийм. Яагаад төдийгөөс өдийн хүртэл энэ хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг л ингэж гэмт хэрэгтэй мэтэр нийгэмд ойлгуулахаар ингэж улаарад байдгийг яагаад бид нарыг сурвалжсан мэдээнийхэн төлөө хорих гэж ингэж үзэж тардгийг өнөөдөр миний багийн хүмүүс хаана байгаа юм бидний бүх албаа хоёр хотос бүх компьютер хаардууд бүх автомашинуудыг эрүүгийн цагдаа нар хураагаад аваад явсан гэж байна. Биднээс өөр
хянаж шалгах энэ төрийн өндөр дээд байгууллагууд байдаг өөрсдийнхөө гэмт хэргийг чуулган дээрээ яриа сууж идэх хүмүүсийг яагаад одоо л шалгадгүй юм? Яагаад зөвхөн мэдээ сурвалж идэх хүмүүстэй ингэж хөөцөлдөд байгаа юм? Тийм болохоор энэ хүмүүстэй эцсийн хүртэл үзнэ л гэж хэлмээр байна. Дээрээс нь нэгэнтээ энэ цаг үед ингээд амьдраад энэ салбарт ажиллаж явж байгаагийн хувьд манай сэтгүүлч нар их зоригтой. Одоо бол цаг нь болсон гэж хэлмээр байна. Бид нарыг хамгаалдаг хууль нь ямар залттай вэ? Бид нар ингээд ар бэр үр хөөхөд эрүүл мэнд бүх зүйлээ ингээд золиод энэ хүртэл явж гин. Миний амьдрал гэсэн яг энийг ингээд хэлчлээ нотлоод би одоо ингээд энэ зэртээр суучаад ярьж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо бид бүгдээрээ нэгдэж нийлээд энэ хүмүүсийн эсрэг зогсъё. Өөрсдийнхөө төлөө дуурч эхлэе. Бидэнд их хүч байгаа шүү. Хэвлэл мэдээлэл сэтгүүлчд гэдэг хин дуртайнд бариад харчдаг тийм сул дорой хүмүүс биш шүү гэдгийг харуулцгаая гэж хэлмээр байна. За тэгэхээр миний дөө одоо юу яаж байгаа штэ 10 жилийн дараа хүсүү хүлээсэн хүүхдээ те 10 жил хүлээсэн хүүхдээ ингэж хийжсэн. Эмчнэр яг юу гэж хэлсэн бэ одоо? Энэ талаар жоохон ярих харна гэдэг зүг. За манай нөгөө би энэ хараагаа зүс сул ярьсан гэдэг би бас уцаараа лайв хийж байгаа. За зөвхөн нэг юм та бүхэндээ нийслэлийн 2 дахь төрхөс мэдээлэл шууд дамжуулан үргэлжлэе. За та бүхнээсээ харж байгаачлан манай сайтын одоо үйл ажиллагааг эрүүгийн цагдаагийн албанаас шууд таслан зогсоосон. За манай дээр одоо шууд шалгалт явагдаж өнөөдрийн өдөр 16 цагийн орчимд одоо манай сайтын сэтгүүлч угаан цэцэг болох одоо зураглаач шинэхүү нарыг эрүүгийн цагдаагийн албанаас албатан баримчилсан ажил руугаа гүйцэтгэх явахад шууд баримчилсан. За мөн дараахан тун бодлого тухайн нэгэн цагийн маань редакцийн ажлын байран дээр хүчтөрөн орж ирж одоо бүх компьютерийн хаард бүх одоо ажилчдын гар утас тийм ээ одоо сошиалд оролцдог бүх компьютерүүд юу байдгийг бүгдийг нь одоо лацтаад хураагаад аваад явсан. За мөн манай ажилчдын мөн тэгээд зогсохгүй за мөн манай ажилчдын одоо бүх автомашин болох одоо бүгдийг нь лацтаад аваа явсан байдаг. За энэ тухайн одоо хэрэг мандтай болмоос нүүн цагийн манай сайтын эрхлэгч захирал баяр жаргалын одоо бие ноцтойгоор мутсан гарсан одоогийн байдлаар биеийн байдал хүндэртэй за мөн хэвтэн эмчилж шаардлагатай. Энэ одоо ямар шалтар одоо шалтгаанаар ингэж хөрс төрөнд дайрж байгаа юм нэг өдөр өдөр бүлэтэн сайтыг одоо ингэж их буулгахыг ямар шалтгаан байгаа юм бэ? За өчигдөр хүн манай сайтын сурвалжилсан хөдөлмөр халамж нийгмийн хамгааллын газрын дарганаар одоо ажлын байран дээр согтуурч за мөн одоо ажлын байран дээр шээж бааж гэх мэдээллийг одоо манай сайтад сурвалжилсан. Тухайн асуудлаар сургалт явж байхдаа одоо сэтгүүлчдийг мөн хил хамаард оромжилсан. Хил хамаард оромжилж за манай би эрүүгийн цагдаа нарт одоо бариулна да. Хавж байгаагаар амьдралаа чинь одоо сүрүүлэн гэдэг гэх мэтчлэн маш их одоо занал хэллэг манай сэтгүүлчнэрт өгсөн. Яг үүнийг дараахан маргааш өдөр нь одоо ийм зүйл тохиолч манай сайтад. За манай сайтын зөвөөс бол үнэхээр одоо хийлээ. Ямар нэгэн шалгалтыг гарч ирэх юм бол хариуцлагыг хүлээн. Гэхдээ манай сайтын зөвөөс ямар нэг эсрүүцэл үзүүлээгүй, ямар нэгэн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Одоо манай сайтын эрхлэгч баяр жаргалын биеийн хувьд бол одоо хогшилттай бие давхар байсан. За тухайн одоо эрүүгийн цагдаагийн албаныхан хүч төрөн орж иж одоо биед нь халдсны улмаас одоо биеийн байдал нь хүндөвтөр болж одоо 2 дахь төрхтөр яаралтай хүрэгдээ ирсэн. Сэтгүүлчдийг хамгаалах хууль гэж байна уу? Одоо энэ мэтчлэн одоо сэтгүүлч нар хэрэг хохирсоор байх юм бэ? За манай сайтыг дэмждэг одоо хамтардаг манай хэвлэх мань бас ирж мэдээлэл хүргэн ажилласаар байна. Дахиад хэлье. За манай сайтын бүхэл одоо гар утас, компьютер програм бүгдийг нь одоо хурааж авсан, латсан. Одоо хүртэл манай сайтын үйл ажиллагааг нам зогссон байгаа. Одоо та бүхний ажиллагчдын би гар утсаараа дамжуулалтаа хийж байна. Одоо ингээд эрүүгийн цагдаагийн албанаас хэлж байгаа ганц зүйл нь болохоор үнэхээр энэ хүн чинь би давхар байсан нь үний юм уу гэдэг зүйлийг тавьж байгаа. Хүн ийм зэрлэг балтад байж болдгийм үү? Хүн ийм байж болдгийм үү? Хэдий ингээд төрийн алба хаагч нар ч гэсэн дээ. Төрийн албан
За эрхлэгчийн арга гэрийн зүгээс бас ирсэн байна. Баяр жаргал. За одоо энэ эрүүл цагдаагийн албаныхаа энд байц хааж байна. Энэ араа. Одоо энэ араа ингэж За энэ хүний сайн тогтоогоод аваарай. Эрүүл цагдаагийн албаны одоо би давхар хүний бид тостоор хатсан. Хавхусаа хараад оргүй зүгээр гараа. Энэ бие үзүүлээ явж байгаа сэтгүүлж байгаа байхгүй энэ чинь нэг өвчтөн байгаа даа ш. Тэгсэн чинь ингээд нэг юм цагтаа ингээд тавих. Өргөнөөр орж ирэхэд 2 цагтаатай тэгээд орж ирсэн баггүй юу. За тэгээд яг юу болсныг бол би тодорхой мэдэхгүй өөрийнхөө биеийн байдлыг бол үзсэн. За тэгээ үзэхэд болохоор доошоогоо цус гараад би зулгчлаа гэсэн амма хүндэд бол энэ тарахад бол юм байгаагүй. Жинхэнэ шинж бол үзэгдээгүй. Би тест хийж үзлээ. За тест бол гэсэн байгаа. За тухайн та бүхэн сая харсанчлан эрүүл цагдаагийн албаны ажилтан одоо ингээд эмчийн өрөөнд орох суучсан. Хөвчлэн уулзаа байж болт юм уу? Энэ яг ямар асуудал? Одоо та бүхний харж байгаа эндээс ирж байна. Та мэдээлэх үү? Та мэдээлэх үү? Өөрөө мэдээлэх үү гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Яг мэдээлэх үү? Та сая өөрөө мэдээлэх гэсэн шүү дээ. Энд чинь өвчтний арга гэрээс үү бэ? Арга гэрээс нүртэл явж байна. Та өөрөө энэ талаар яг ямар асуудлаар ингэж шалгалт явуулж байгаа? Тодорхой мэдээлэл өгөхгүй юм уу? За иргэнээс гомдол гаргасан тэрнийхэн дагуу холбогдох мөрдөн шалгаж За ингээд хизээ ингэж ажил явуулдаг, хизээ ингэж ажил явуулдаг гэсэн. Наад энэ шуурга болсон юм уу? Ганцхан иргэнээс ингээд гомдол ирлээгээд ингээд шууд бүл өдөр редакцийн ажлыг нэг өдөрт тусгаж шүү дээ. бид нэр хуулийнхаа хүрээнд за иргэнээс үргэлж гомдол хүлээж авсныхаа дагуу энэ хүчээ одоо өвчтөн. ажиллагаа хийж явуулж байгаа тийм үү. Энэ хүрээндээ бид нэр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж явуулж байна. Баяр жаргалын би гинт нууцсан. Түрүүнд одоо би 5 цаг хийж байгаа тийм ээ. За ойлголоо. Энэ нуудлаа гэхээр За ойлголоо. Би таньсаа 16 оолтон цай байхаа. цагдаа сэргийлэх бодлоо. Одоо бусад ажилчдын Би таад юу Чи ингэж их шүүрт бодлоотой би. таад сандраад яваад бити ингэ заа одоохон байж байна. Тайвшир заа. Эсвэл сүүл дээр мал дээр тийм ээ. Хоорондоо ярилцаа. одоо бусад байгууллагын ажилч таана авах. Холбогдох ямар ч боломж байхгүй шүү дээ. За тэр талаар бол би мэдэхгүй байна тийм ээ. За хэрний мөрдөн шалгах одоо юу гэдэг Одоо энэ арга хэлс явж байгаа ажилчдын. одоогор мэдээлэл өгөх боломжгүй байна заа. Гэхдээ энэ одоо энэ үлдсэн ажилчдын хаа нэг ямар байдалтай байгаа. Бид нар ажилчтай холбогдож чадах. За офс дээр байгаах ойлгож байна. Офсыг маань лацтаад аваа явчихсан. Лацтаад төгжөөд явсан. За одоогор хэрний талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Ширийн талаар биш. Гол нь одоо энэ шөнө оройн цагаар эмнэлгийн байгууллага дээр тийм ээ. Энэ үүш одоо энд ороод ирчихсэн баяр жаргалын одоо эрүүл мэндийн асуудалтай холбоотой ийм хүн нөхцөл байдал байхад ер нь цагдаагийн байгууллага ингэж хүч түрээд одоо бид нар хүч төрсөн асуудал ерөөсөө байхгүй. Нэг иргэний хоолой баяр жаргалын би муудсан тийм ээ түргэнд одоо эмнэлэгт хүрэгдсэн гэхээр бид нар одоо юу гэдэг эмчээс нь холбогдож уулзаад ийм байдал ямар шүү байгаа юм бэ тийм ээ. Яагаад муудсан юм бэ тийм ээ. Тэр үедээс тодруулах гад тийм ээ энэ эмчтэй нь уулзаа явж байгаа. Энэс асуудал. нэг шаардлага одоо тийм хуульчсан тийм одоо зөвшөөрөл боломж нь байдаг юм. Ямар зөвшөөрөл гэсэн юм бэ? Сэтгүүлчийн одоо биеийн байдал ямар байгаа вэ гэж ирж асууж байгаа гэж байна шүү дээ. Ингэх одоо шаардлага таамж байгаа мó одоо шалгаж байгаа бол өдрийн цагаар тийм ээ шалгаж болдгоо л гэдэг асуудал байна. Эрүүгийн хэрэг хянах шилжих тухай хуулинд мөрдөн шалгах ажиллагаа тийм ээ 06 цагаас 22 цаг хүртэл хэрэгжлээ. Тийм ээ 22 цагаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэглэнэ гэж заасан байгаа. Тийм бол энэ ч ямар нэгэн хууль дүрм төрсэн асуудал бол ерөөсөө байхгүй. Бид нар одоо хуулийнхаа хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тийм ээ энэ одоо үүдээ тухайн хүний үзсэн эмчтэй нь уулзаад ийм байдлыг тодруулаад тийм ээ ингээ ажиллаж байна гэсэн. Редакц хамсад ажилтнуудыг бас ингээд суулгачсан байгаа. Одоо мөрдлөг нэгжлэг хийлээ гэдэг зүйлийг ярьж байна. За босч хүмүүсийн саатуулсан юм асуудал байхгүй. Тэгээ энэ лаби бол нэрийг би л одоо тийм таад одоогор өгөх боломжгүй байна тийм ээ. Би өөр ажиллагаанууд мэдж байгаа хгүй. Одоо манай ажил дээр хүн байхгүй л хацтаад явцсан байгаа шүү дээ.
Бусад ажилтаа л авч байгаа юм байна. Бусад ажилтаа хавдаж чадахгүй байна. Тэр талаараа би мэдэхгүй байна. Өөр ажилтны хүмүүстэй. Юу нэгэн цагийн мэн сайтын бусад ажилчдыг одоо тийм ээ мөрдөн шалах байгууллагаас яг нэг мэлээр хорсон загцсан бол ерөөсөө байхгүй тийм ээ. Тухайн хүмүүс одоо хаана байгааг би бол хэлж мэдэхгүй байна тийм ээ. Тэр хүмүүс ч одоо хувь хүн эрхчлөлтөд хүмүүс тийм үстэй. Танай байгууллагаас аваа явсан баггүй би өөрөө. Манайхаас одоо үүдээ авч яваагүй би тэрийг баттай хэлээ. Зөвхөн нэг юм байна. Та бүхэндээ мэдээллийг ажиллаа. Тэгээд эргэн цагаагийн албаны ажилтны хэлж байгаагаар бол одоо би энэ байдлыг мэдлэх гээд ирсэн гэдэг зүйл хэлж байна. Та тэр нөгөө юуг нь гаргаад ирж байгаа юм бэ? Төрийн албааг шээж байгаа бичлэгийг нэгэн дээр байгаа. Тэгээ хүмүүс одоо ингээ үзэж байгаа хүмүүс ингээ нэгэн юм ингээ сайтын пэйж рүү ороод үз. Тэгээ тэднийх нь өчигдөр орсон бичлэг байгаа. Нэг бас арай болохгүй байхгүй юу? Нөгөө ёс зүй, мос зүй яриад тийм явж байгаа хүүхдүүдийг үнэн мөнийг олохоос өмнө ингээд шууд барьж байгаа л 20 цагт нь энэ төрөл болдог. Тэр нь болж байгаа юм байна л да. Хоёрдугаар дөрөвдөр гэхээр нөгөө ганц охинтой болох юм гээд бид нар бас баярлж байсан байхгүй. Тэр нь бас болохоо байчуу яа. Өчрөө нь болохгүй яа. гайгүй байгаа. За энэ хараа энэ бичлэгийн энэ Та бүхний одоо харсанчлан манай нэгэн юм сайт дээр орсон өтөр одоо байрсан бичлэн дээр одоо төрийн албан хаагчдын ажлын байран дээр одоо архитектын согтуурч за мөн шээсэн үйлдэлсэн. Тухайн одоо өөрсдийнхөө тэр завхаа зүйлийг одоо ажилтнаар угааж цэвэрлүүлж байгаа бичлэг манай дээр орсон байдаг. Орсон байдаг. За мөн манай утсан сэтгүүлч зурлаач нарын одоо бит нь хаалдаад за мөхөл амар дурамжсан сүрдүүлсэн. Одоо танаа одоо энэ сайтыг чинь би байхгүй болох нь нураана тийм ээ гэдэг зүйлийг бол хэлчихсэн. За манай сайтын зүгээс цаг тухай бүрт нь мэдээлэл хүргэе ажилласаар байх болно хаалт ус явдалт баярлалаа.